Hi guys, хар самбараа тавтаамаар л та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хэрэг бол өөрийгөө Prophet гэж итгэсэн нэг эрийн тухай байгаа. Тэр олон их нэртэй хүүхдүүдээр дүүрэн өөрийн гэсэн гаж бүлэг байгуулсан бөгөөд гаднаас нь харахад бол жирийн нэгэн шашны гэр бүл шиг харагддаг байсан. Гэхдээ тэр байшингийн хаалганы цаана хүчээр хийлэл, айдас, manipulation нуугдаж байсан. Тэгээд нэг өдөр түүний ахлах сургуулийн хуучин хайр нь амьдралд нь дахин орж ирснээр энэ хэрэг бол хамгийн аимшигтай төгсөл рүүгээ явж эхэлсэн. Товчхондоо бол ийм байна. Харин бүтнээр нь сонсохыг хүсвэл та подкастаа үргэлжлүүлэн сонсороо. Дугаараа эхлэхээс өмнө subscribe хийгээгүй бол та бүхэн минь subscribe хийгээрэй. Мөн лайк болон комент бичиж сувга дэмжээрэй. За ингээд өнөөдрийнхөө шүлтийг эхлэе. 2010 он 26 настай Антонет гинэт Facebook дээрээ хуучин ахлах сургуулийн крашаас мессеж авдаг. Тэр хүнтэй олон жилийн турш огт уулзаагүй байсан. Эхэндээ энэ санаангүй ирсэн мессеж түүнд яг хамгийн хэрэгтэй үедээ ирсэн мэт санагддаг. Найз нөхөд гэр бүлийнхэн нь түүнийг Нира гэж дуудаг байсан бөгөөд тэрээр сүүлийн үед маш их ганцаардаж байсан учраас энэ мессежийг хараад үнэхээр их баярлаж хүлээж авсан. Нира 1983 оны 6 сарын 25-нд төрсөн бөгөөд Вашингтон DC хотод 2 дүүгийнхээ хамт ганц бие ээжтэй өссөн. Нирагийн өссөн Вашингтон DC-гийн энэ хэсэг тийм ч аюулгүй газар байгаагүй. Түүний гэр бүлийнхний хэлснээр бол энэ бол маш багасаа street smart болох хэрэгтэй өөрийгөө хамгаалж сурдаг орчин байсан. Хүмүүсээр дээрлэхүйхгүй тулд хатуу хүн болох нь бараг л хэрэгцээ байсан. Гэхдээ Нира тийм хүн байгаагүй. Тэр маш ичимхий, дотгошоогоо хүн байсан. Маргалдах, хүмүүстэй бүдүүлэг харьцах, эсвэл хэн нэгэнд эсэргүүцэж тэмцэх хүн огт байгаагүй. Тэр зүгээр л асуудалд оролцохыг хүсдэггүй, маш сайхан сэтгэлтэй охин байсан. Нирагийн амьдралын хамгийн том түвшиг нь түүний итгэл үнэмшил байсан. Тэр сүмдээ маш идэвхтэй оролцдог байсан бөгөөд чөлөөт цагаа ихэнхдээ сүмдээр эсвэл Байбл уншиж өнгөрөөдөг байсан. Нира үеийнхээ олон хүүхдүүдээс өөр байсан болохоор тийм ч олон найзгүй байсан бөгөөд ерөнхийдөө бараг болцоонд ерөөсөө явж үзээгүй. Тэр өөрийгөө нийгэм дундаа үргэлж гадны хүн мэт мэдэрдэг байсан ч ахлах сургууль байхдаа нэг хүнтэй онцгой холбоо тогтоосон. Тэр ангийнхаа нэг хөвгүнд маш их дуртай байсан бөгөөд тэр залууг Pete Moses гэдэг байсан. Зарим их сурвалжууд Нира Pete хоёрыг ахлах сургууль байхдаа маш богино хугацаанд үерхэж байсан гэж хэлдэг. Гэхдээ зарим нь бол тэдний зүгээр л найзууд байсан гэдэг. Гэхдээ ямар ч байсан Нира бол Pete-д үргэлж сайн байсан. Гэхдээ Pete сургуульд байх хугацаанд өөр мужи руу нууж явсан бөгөөд тэд холбоогоо бүрэн тасалсан. Энэ хооронд Нира бол сургуулаа төгсөж ажилдаа болж сүмдээ улам идэвхтэй оролцдог, нас бий гүйцэн эмэгтэй болж хувирсан. Тэр гэр бүлтэйгээ маш ойр дотн байсан бөгөөд түүний хувьд гэр бүл болон сүм хоёр амьдралынх нь хамгийн чухал зүйлс байсан. Нира насанд хүрэх тусам ирээдүйн амьдралаа ямар байлгахыг хүсдэгээ төсөөлж эхэлсэн. Түүний амьдралдаа хамгийн их хүсдэг зүйл нь бол хайртай хүнтэйгээ учирч гэр бүл зохиож үр хүүхэдтэй болох явдал байсан. Түүнд маш хүчтэй их хүний зүүн савин байсан бөгөөд тэр нэг өдөр заавал ээж болно гэдэгтээ 100% итгэлтэй байсан. Гэхдээ Нира бол ерөөсөө хүүхэдтэй болох боломжгүй байсан. Энэ яг ямар өвчин байсан талаар би ерөөсөө хайгаад олж чадаагүй. Миний мэдэх ганц зүйл бол Нира хүүхэд олох боломжгүй. Тэгээд энэ нь үнэхээр түүнийг шархлуулж тэр бол үнэтэй маш хүн дээр тэмцэж байсан явдал байгаа. За ингээд 2010 он руу шилжиж тэр үед Нира бол 26 настай Вашингтон DC хотод ээжийнхээ хамт амьдарч байсан. Нира ажил дээрээ сүмд байхгүй үедээ их хвчлэн сошиал медиа ашиглаж өнгөрөөдөг байсан. Тэгээд яг энэ үед түүний ахлах сургуулийн crush Pete Moses гинэт амьдралд нь дахин орж ирсэн. Pete Nira руу Facebook руу friend request явуулаад Nira тэр дорн хүлээн авч удалгүй тэд дахин холбоо тогтоож эхэлсэн. Nira Pete бол тухайн үедээ North Carolina мужийн Durham хотод амьдарч байгааг мөн preacher буюу номлогч болсон гэдгийг олж мэдсэн. Тэр өөрийн онлайн ministry буюу сүм байгуулад нэлээд олон дагагчтай болсон. Тэр Facebook болон YouTube дээр бичлэгүүдээ оруулдаг байсан байна. Энэ бүхэн Нираг Пирийг бол улам их сонирхоход хүргэсэн. Учир нь Нира амьдралынхаа хайрыг маш удаан хугацаанд хайж явсан. Гэтэл одоо түүний хуучин хайр дахин гарч ирээд дээрээс нь яг өөр шиг нь бурханд үнэн ч хүн болцсон байсан.
Зөвхөн тэрч биш, Пит бол яг Ниратай адил гэр бүлээ эрхэмлдэг нэгэн байсан. Тэр бүр хид хідэн игч болон тэдний хүүхдүүдийг өөртөөгөө хамт амьдруулахыг зөвшөөрсөн байна. Тэд амьдралынхаа хэцүү үеийг туулж байсан бөгөөд хүүхдүүдийн аавууд бол бараг амьдралд нь байгаагүй учраас Пит бол тэднийг гэртээ оруулсан. Энэ нь Нираг Питэд бүх чих татагдахад хүргэсэн. Учир нь бол гаднаас нь харахад бол Пит бол үнэхээр халамжтай хүн мэт санагдчихсэн. Тэр бол жинхэнэ гэр бүлийн эр хүн байсан. Пит Нирагийн хүсдэг бүх шалгууруудыг хангаж эхэлсэн. Тиймээс өнгөцгөн харахад Пит бол үнэхээр мундаг хүн болж өссөн мэт санагдчихсэн. Гэхдээ үнэндээ энэ бүхэн бол жүжиг байсан. Пит бол үнэндээ маш өвчтэй, гаж, хүчирхийлэлтэй хүн болж өссөн. Түүний Нирад хэлээгүй зүйл бол 20 настай байхдаа тэр өөр нэг хүний 12 настай охиныг бэлгийн хүчирхийлэлд оруулсан явдал байсан. Пит буруутай тогтоогдож ердөө 2 жилийн тэнсэн харгалзах ял авсан. Ийм аимшигтай хэрэгт ийм ял өгсөн нь үнэхээр утгагүй. Тэгээд жилийн дараа тэр өөрийн төрсөн ээж болон 2 дүүрүүгээ халтсан байна. Тэр хэрэг дээр анх ял төлөвлөж байсан ч ээж болон дүүнэр нь хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэл тавьж энэ хэрэгээр ял аваагүй байна. Тиймээс энэ зөвхөн 2 тохиолдлоос харахад Пит бол хүчирхийлэгч бас дээрээс нь бэлгийн хүчирхийлэгч гэдэг нь ойлгогдчихсэн. Гэхдээ Пирийн хамгийн аимшигтай зүйл бол зөвхөн энэ байгаагүй. Учир нь түүний шашны үзэл Нирагийнхаас бол тис өөр байсан. Пит бол Black Hebrew Israelites гэх хөтөлбөрийн гишүүн байсан. Мөн бид нар бол өнөөдөр энэ бүлгийн нарийн зүйл рүү бол хит гүнзгий орохгүй. Энэ талаар бол тусдаа бүр хэдэн дугаар хийгдэж багтахаар тийм хөтөлбөр байгаа. Энэ видеоны гол анхаарах зүйл бол Пит болон түүний байгуулсан колтын талаар яригдана. Гэхдээ энэ хөтөлбөр нь бол 19-р зуунаас ихтэй хар арьс үндэсэрхэг шашны үзэл байгаа. Тэдний сургаалд бол Африк гаралтай Америкчууд бол бурхны жинхэнэ сонгогдсон хүмүүс гэж үздэг бөгөөд өнөөдөр дэлхийд Жүү гэж нэрлэгдэх хүмүүс биш, харин тэд өөрсдөө Байбл дээр гардаг жинхэнэ хүмүүсийн үр удам гэж итгэдэг. Тэд Жүү хүмүүсийг чөтгөрийн дүр эсгсэн хуурамч хүмүүс гэж үздэг бөгөөд цагаан арьснуудыг зөвхөн үхэл эсвэл боочлуудад зохистой хүмүүс гэж нээлттэйгээр ярьдаг. Миний ойлгосноор бол энэ хөдөлгөөний ихэнх гишүүд хүчирхийлэлтэй хүмүүс биш. Тэд бусад арьснуудыг үзэн яддаггүй. Гэхдээ тэдний дотор бол хэд туйлширсан хүмүүс байдаг. Тэд бусад бүх арьснууд болон LGBTQ community-гийн хүмүүсийг хүртэл буруутгадаг. Энэ бол маш эрчүүд давмгайлсан бүлэг. Эмэгтэйчүүд эрчүүддээ бүрэн захирадах ёстой гэж үздэг. Мөн дээрээс нь жирэмслэлтээс хамгаалах аргыг эсэргүүцдэг бөгөөд аль болох олон хүүхэдтэй болохыг дэмждэг ийм хөдөлгөөн байгаа. Пит Моузес бол яах аргагүй энэ туйлширсан талд нь хамаарах хүн байсан. Эдгээр хүмүүс нь бол дэлхийн төгсгөлийн тухай номлодог бөгөөд тэр нь хүчирхийлэлтэй арьс өнгөний дайнаар төгснө гэж итгэдэг байсан. Мөн энэ хөдөлгөөний зарим гишүүд нь олон их нэртэй байхыг зөв гэж зөвшөөрдөг хүмүүс байсан. Эндээс харахад бол Нира болон Пит хоёрын шашны үзэл бол үнэхээр тис өөр байсан нь ойлгомжтой. Нира үүнийг тухайн үед ойлгоогүй ч тэр болон Пит хоёр үнэндээ тис өөр ертөнцийн хүмүүс байсан. Энэ харилцаа эхнээсээ л сүүрлээр төгсөх хувьтай байсан ч ахлах сургуулийн үеийн хуучин мэдрэмжүүд нь Нирагийн дотор дахин хүчтэйгээр сэрж эхэлсэн. Тэр Питтэй байнга мессеж бичиж удалгүй өдөр шөнөгүй уцаар ярьдаг болсон. Ингээд тэд жинхэнэ харилцаанд орж эхэлсэн. Өмнө нь хэлсэнчлэн Нира бол амьдралынхаа эмзэг үеийг туулж байсан. Тэр өөрийгөө хэд ганцаардмал байгаагаа мэдэрч гэр бүл зохиож амьдралынхаа дараагийн шат руу орохыг үнэхээр хүсэж байсан үе дээрээ явж исэн. Харин Пит түүнд урьд өмнө нь хизээж авч байгаагүй их анхаарал, халамжийг үзүүлж эхэлсэн. Энэ бүхэн Нираг түүнд улам татагдахад хүргэж тэр энэ харилцаанд бүх сэтгэлээ зориулж эхэлсэн. Нира амралтын өдрүүдээр Вашингтон DC хотоос Норт Каролинагийн Дором хот руу Питтэй уулзахаар байнга явдаг болсон. Тэр Нирад маш сайн ханддаг байсан бөгөөд Нира түүнтэй өнгөрүүлсэн мөч бүрдээ аз жаргалтай байсан. Тэр бас Пирийн эгчнэр болон тэдний хүүхдүүдтэй маш хурдан дотносож чадсан. Бүгд түүнийг халуун дотноор хүлээн авч байсан учраас Нира өөрийгөө эцэст нь хамт байх ёстой хүнээ олсон мэт мэдэрч байсан. Гэхдээ энэ харилцаа бол хэтэрхий хурдан өөрөнсөн. Facebook дээр дахин холбоо тогтоосноос хойш ердөө хэдхэн сарын дараа Пит
Нирад гэрлэх санал тавьж Вашингтон DC хотоос түүний амьдарч байсан Durham руу нүүж өөртөө хамт амьдрахыг хүссэн. Ингээд Нираж гисэн зөвшөөрсөн. Мэдээж хэрэг түүний гэр бүлийнхэн энэ мэдээг сонсоод баг зэрэг цочирдсан. Учир нь Нира дөнгөж үерхэж ихэлсэн залуугийнхаа төлөө өөр муж руу нүүх гэж байсан. Ялангуяа түүний ээж энэ харилцаанд бол анханасаа нэг л тухгүй ханддаг байснаа дараа нь хэлсэн. Тэр ахлах сургуулийн үеэс нь Пирийг мэддэг байсан бөгөөд яг юунаас болсныг тайлбарлаж чадахгүй ч түүнд үргэлж муу совин төрдөг байсан гэж хэлсэн. Гэсэн ч ээж нь Нира бол аль хэдийн насанд хүрсэн хүн болсон гэдгийг ойлгож байсан учраас охиноо түлхэж холдуулахыг хүсээгүй. Тиймээс гэр бүлийнхэн нь санаа зовж байсан ч Нираг аль болох дэмжихийг хичээсэн. Ингээд Нира бүх зүйлээ баглаж амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлэхээр Durham руу нүүсэн байна. Гэхдээ тэр тэнд очисон даруйда бүх зүйл аажмаар муудаж эхэлсэн. Пирийн эгчнэр болон тэдний хүүхдүүд тэр байшинд хамт амьдардаг байсан. Байшин нь нэлээд том байсан ч дотор нь хэтэрхий олон хүн байсан. Нирагаас гадна 4 эмэгтэй, 9 хүүхэд тэнд амьдарч байсан бөгөөд байшин бол үргэлж чихэлцэн, зай бахта санагддаг байсан. Гэтэ хамгийн анхаарал татсан зүйл нь бол Пит ганцаараа өөрийн гэсэн хамгийн том, хамгийн тухтай өрөөнд амьдардаг байсан бол эмэгтэйчүүд болон хүүхдүүд өрөөгөө хуваалцдаг явдал байсан. Нирач гэсэн мөн адил тэдэнтэй хамт өрөө хуваалцах болсон байна. Нира Durham дэрснийхаа дараа удалгүй нэг зүйл маш тодорхой болсон. Тэрийн айлд Пирийн сүд бүсгүй шиг биш харин дүрм дагах ёстой өөр нэгэн эмэгтэй шиг амьдрах болсон байсан. Учир нь түүнд Питтэй нэг өрөөнд унтахыг зөвшөөрөөгүй. Оронд нь тэр Пирийн 2 эгчтэй нэг өрөөнд амьдрах ёстой болсон. Энэ нь Нирад асар том шок болсон нь ойлгомжтой. Тэр мэдээж сүйд залуутайгаа хамт унтна гэж бодсон болохоос бараг танихгүй хүмүүсийн хажууд шахацалдаж амьдрна гэж юусоо төсөөлөөгүй. Гэсэн ч Нира юу ч асуусангүй тэр зүгээр хийснээр нь хийж энэ гэр бүлийн дунд өөрийн гэсэн байр сууриа олохыг хичээж эхэлсэн. Гэхдээ удалгүй Пирийн гэр бүл ердийн айл биш гэдг нь маш хурдан ойлгогдсон. Тэр гэрийнхэн Пирийг зүгээр нэг эр хүн биш бараг бурхан шиг шүтдэг байсан. Пит бүх хүнийг өөрийгөө Prophet гэж итгүүлсэн байсан бөгөөд тэд түүнийг бурхантай шууд холбоотой онцгой хүн гэж үздэг байсан. Тэд бүр Пирийг эзэн гэж дууддаг байсан. Хамгийн аимшигтай нь түүний хэлсэн үг бүрийг ямар ч асуултгүйгээр дагах ёстой байсан. Тэр гэрт амьдардаг хүн бүр яг л өндгөн хальсан дээр алхаж байгаа мэт амьдардаг байсан бөгөөд Пирийн хэлсэн бүхнийг уг дуугүй биелүүлдэг байсан. Гэхдээ Нирагийн хувьд бол хамгийн том шок нэг оройн хоолны ширээний ард болсон. Түүний Пирийн эгчнэр гэж бодож байсан 4 эмэгтэй үнэндээ түүний эхнэрүүд байсан. Мөн тэр гэрт байсан хүүхдүүд ч зээ дүүнэр нь биш Пирийн өөрийнх нь төрсөн хүүхдүүд байсан. Гэхдээ ганц хүүхдэл өөр байсан. Jayden гэдэг 4 настай хүү Пирийн төрсөн хүү биш байсан бөгөөд энэ нь дараа нь маш чухал зүйл болно. Тэр гэрт байсан эмэгтэйчүүдийн эхнийх нь 40 настай Лавада байсан. Лавада болон Пит хоёр 2006 оноос хойш хамт байсан. Дараагийнх нь 28 настай Лонда бөгөөд Питтэй хамгийн багадаа 2003 оноос хойш хамтдаа амьдарч байсан ба тэд 5 хүүхэдтэй байсан. Мөн Зина гэдэг охин байсан ч түүний талаар маш бага мэдээлэл байгаа. Энэ хэрэг хэвлэлээр цацагдах үед тэр насанд хүрээгүй байсан байх магадaltaй бөгөөд зарим их сурвалж түүнийг ердөө 16 орчим настай байсан гэж дурдсан ч үүнийг баталж чадаагүй. Ерөнхийдөө 18 нас хүрээгүй бол хохирогчийн мэдээллийг нууцалдаг. Харин хамгийн сүүлд 25 настай Вана бөгөөд Ванаг Пирийн хамгийн дуртай эмэгтэй гэж үздэг байсан. Бусад бүх эмэгтэйгээс илүү эрэгтэй, илүү ойр хүн нь бол Вана байсан. Вана болон Пит 2-3 хүүхэдтэй байсан бөгөөд Вана өмнөх гэрлэлтээсээ Jayden гэдэг нэг хүүхэдтэй байсан. Jayden-ий төрсөн өөрийгөө ижил хүүстэн гэдгээ илчилсэний дараа Ванагаас салсан бөгөөд энэ нь тухайн түүхийн дараагийн хэсэгт ч гэсэн чухал нөлөө үзүүлнэ. Энэ бүхнийг мэдсэн Нира бүрэн шоконд орсон. Тэр өөрийгөө Пирийн амьдрал дахь цорын газ эмэгтэй гэж бодож байсан ч үнэндээ Пирийг бусад 4 эмэгтэйтэй хуваалцаж байснаа ойлгосон. Энэ үед л энэ Нира энэс салж явах ёстой байсан. Гэхдээ харамсалтай нь тэр орхиж яваагүй. Тэр Нира бол аль хэдийн Пирийн нөлөөнд бүрэн орцсон байсан. Тэр түнд хайртай болцсон байсан. Сэтгэл зүйн manipulation тарих угаалт нь аль хэдийнэ эхэлж гисэн байсан бөгөөд Пит аажмаар түүний бодол санааг удирдах эхэлсэн. Тиймээс Пит Нирад өөрийнх нь 5 дахь эхнэр болохыг санал болгоход тэр
зөвшөөрсөн. Яг л энэ мөчөөс эхлэн Пирийн жинхэнэ дүр төрх бүрэн ил гарч эхэлсэн. Пит бол хитрхи хянамтгай удирдах дуртай хүн байсан бөгөөд гэрийн бүх хүнийг өөрийгөө prophet гэдэгт бүрэн итгүүлсэн байсан. Хэрвээ түүний үгийг зөрчвөл энэ нь Бурхны үгийг зөрчиж байна гэсэн ойлголтыг тэдэнд суулгасан. Гэхдээ тэр бас зөвхөн удирдах дуртай биш, бас өстой үнэхэрийн бүр туйлын залхуу хүн байсан. Тэр бүх эмэгтэйчүүдийг ажил хийж мөнгө олохыг шаарддаг мөртлөө өөрөө гэртээ сууж юу ч хийдэггүй байсан. Үндэ тэр бараг 10 жилийн турш ямар ч ажил хийгээгүй. Тэгээд хамгийн аимшигтай нь бол тэр хүчирхийлэгч байсан. Тэр гэрт амьдардаг хүн бүр Питээс айдаг байсан. Эмэгтэйчүүд болон хүүхдүүд байнгын айдас тунд амьдардаг байсан бөгөөд хэрэв хэн нэг нь Пирийн үгийг зөрчвөл маш харгас хэрцгийгээр зодуулдаг байсан. Пит гэрийнхээ эргэн тойронд хит хитэн буу хадгалдаг байсан бөгөөд заримдаа уур нь хитрхи хөрөх үедээ буу шүүрч аваад эмэгтэйчүүд рүү шууд буудаж эхэлдэг байсан. Тэр мөн сексийн талаар туйлын хит донтох хэмжээнд автсан хүн байсан. Тэр эмэгтэйчүүдийг хүссэн үедээ бэлэн байх ёстой гэж шаарддаг байсан бөгөөд өдөрт хит хитэн удаа өөртөө нундахыг тулгадаг байсан. Яасан ч шалахтай өвгөө гэж хэлэх хэрэг тэдэнд байгаагүй. Учир нь хэрэв хэн нэг нь сексээс татгалзуул Пит тэднийг хөх нийц болтлон зодож заримдаа бүр боож алахыг оролддог байсан. Тэр бол буу гаргаж сүрдүүлэх нь ч энгийн зүйл байсан. Үнэн дээр тэд бараг түүний секс боловчиг амьдарч байсан. Пит эмэгтэйчүүдийг маш эвгүй хүчээр тулгасан нөхцөл байдалд оруулж group sex хийхийг шаарддаг байсан. Заримдаа тэр эмэгтэйчүүдийг хооронд нь секс хийхийг албадаж өөрөө хажуугаас нь харж судаг байсан. Тэдэнд үүнийг эсэргүүцэх, асуулт асуух эрхч байгаагүй. Зүгээр л хүлснээр нь хийх ёстой байсан. Харин Пит хоошоо тухлан суучгаад тэдэнд яг юу хийхийг нэг нэгээр нь зааж өгдөг байсан. Нираг дарам руу нүүснийхээ дараахан л шийдвэртэй харамсаж эхэлсэн гэж хэлэхэд буруудахгүй байх. Гэхдээ энэ аимшигтай амьдрал донд Нирад аз жаргал мэдрүүлдэг нэг зүйл байсан нь хүүхдүүд байсан. Пит мэдээж хүүхдүүдийг улсын сургуульд явуулахыг зөвшөөрөөгүй учраас тэд бүгд homeschooling буюу гэрээрээ хичээлдэг байсан. Тэр гэрт байсан 9 хүүхдийн хичээлийг Нира хариуцах болсон бөгөөд Нира энэ ажлыг үнэхээр дуртай хийдэг байсан. Тэр хүүхдүүдтэй цаг өнгөрүүлэхдээ хамгийн их аз жаргалтай байдаг байсан учраас бүгдийг нь өөрийн хүүхдүүд мэт хайрлаж эхэлсэн. Гэхдээ тэр ялангуяа Ванагийн хүү Жейдэнтэй хамгийн ойр дотн болсон. Нира Жейдэн рүү их хүний сэтгэлээр ханддаг байсан бөгөөд энэ нь тодорхой хэмжээнд Жейдэн бол Пирийн хамгийн их онилдог хүүхэд байсантай холбоотой. Пит бол Жейднийг хоёр шалтгаанаар үзэн яддаг байсан. Нэгдүгээр Жейдэн Пирийн төрсөн хүүхэд биш, цорын ганц хүүхэд нь байсан. Хоёрдугаар Жейдний төрсөн аав ижил хүүстэн байсан учраас Пит 4 настай тэр жоохон хүүхдийг хүртэл ижил хүүстэн болно гэж итгэдэг байсан. Тэр үнэхээр Жейднийг гаж буруу зүйл гэж нэрлэдэг байсан бөгөөд Ванад түүнийг зайлуулах хэрэгтэй гэж байнга хэлдэг байсан. Үүнээс болж Жейдэн Пирийн хамгийн их дээрлэгдэх хүүхэд болсон бөгөөд маш жижиг зүйлээс болоод хүртэл үргэлж асуудалд ордог байсан. Үүндээ Жейдэн яг ямар хэмжээний хүчирхийлэл туулсныг бол би бүрэн мэдэхгүй. Гэхдээ Жейдний хамаатан садан нь бол Жейдэн Вана болон Питтэй хамт амьдрахаар очсныхоо дараа эрс өөрчлөгдсөн гэж ярьсан. Эцэст нь гэр бүлийнхэн нь CPS буюу хүүхэд хамгааллын байгууллагад хүртэл хандаж Жейдний аюулгүй байдалд санаа зовж байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ тэдэнд хизээч ямар нэгэн хариу ирээгүй бөгөөд Жейдэн Ванагийн асрамжинд хിവэр үлдсэн. Харин Жейдний төрсөн аавын тухайд гэвэл тэр хүүтэйгээ холбоотой байхыг хүсдэг байсан ч Вана түүнийг ойртуулаагүй. Харин цаг хугацаа өнгөрөх тусам Нира Жейдний хувьд Ванагаас илүү ээжиг хүн нь болж эхэлсэн. Учир нь Жейднийг Питээс хамгаалах гэж үргэлж оролддог хүн нь ганцхан Нира байсан. 2010 оны 10 сар гэхэд Нира бол тэр аимшигтай гэрт ердөө 2-3 сар орчим амьдарч байсан ч түүнд бараг хэдэн жил өнгөрсөн юм шиг санагдаж байсан. Зуны ихээр л ахлах сургуулийн хуучин хайртайгаа дахин холбоо тогтоож байсан тэр одоо харин хүчирхийлэл, айдас, сексийн гаж бүлэг дунд орчихсон гаццсан байсан. Мөн энэ мөчөөс эхлэн бүх зүйл бүрэн хяналтнаас гарч эхэлсэн.
Нира Пирэд өөрийгөө бол хүүхэдтэй болж чаддгүй гэдгээ хизээж хэлээгүй байсан. Тийм болохоор Пит түүнийг жирэмсэн болно гэж хүлээж байсан. Учир нь тэр бүлгийн хамгийн гол зорилгоудын нэг нь бол аль болох олон хүүхэдтэй болж өөрсдөө гэсэн айрамтай болох байсан. Гэхдээ өдөр хоног өнгөрөх тусам Нира айж эхэлсэн. Яагаад гэвэл удахгүй Пит өөрөөс нь яагаад жирэмсэн болоогүй байгаа юм бэ гэж асууж эхэлнэ гэдгийг тэр мэдчихсэн. Тэр үед Нира бол Пирээс аль хэдийн айдаг болсон байсан бөгөөд үннийг мэдвэл юу хийж болохыг нь төсөөлөхөөс ч айж байсан. Тиймээс Нира нэг арга бодож олсон яаж игээд цаг хожих хэрэгтэй гэж тэр бодсон. Хэрэв хэсэг хугацаанд Питтэй унтахаас зайлсхийж чадвал дараа нь яахаа бодох багч гэсэн боломж гарч магадгүй гэж найдаж байсан. Гэхдээ Пит үгүй гэсэн хариултыг хизээж хүлээж авдаггүй хүн байсан. Тэр эмэгтэйчүүдийг энэ дэлхий дээр зөвхөн ирчүүдийг баярлуулахын тулд төрсөн гэж үздэг байсан бөгөөд бүр эмэгтэй хүн бол яг л гутал эсвэл нохоо шиг өмчлөдөг зүйл гэж ярьдаг байсан. Тэгээд 2010 оны 10 дугаар сарын 1-ний шөнө Пит Нираг өрөөндөө дуудаж секс хийхийг шаардсан. За энэ нь бол тэр гэрийн өдөр тутмын л дэг журам байсан. Шөнө болгон аль нэг эмэгтэй Пирийн өрөөнд дуудагдаж түүнтэй унтах ёстой болдог байсан. Гэхдээ тэр шөнө Нира үнэхээр үүнээс зайлсхийхийг хүсэж байсан. Тиймээс тэр өнөөдөр хүсэхгүй байна гэж хэлсэн. За мэдээж энэний төгсгөл нь бол маш аимшигтай байсан. Пит тэр дороо галзуурсан мэт уурлаж Нираг харгисаар зодож эхэлсэн. Тэр нүүрлүү нь маш хүчтэй зогсноос болоод нэг шүдэн хүртэл сулран унах шахсан. Дараа нь Пит бууныхаа нэгийг авч Нирагийн толгой дээр тулгаад гохоод арсан. Аз болоход буу буудаагүй. Яг юу болсон тодорхойгүй үлдсэн буу нь гацсан уу, сумгүй байсан уу, эсвэл зүгээр айлгах гэсэн өвчтөй тоглоом байсан уу гэдгийг хинч мэдэхгүй. Гэхдээ энэ бүхэн бол тэгээд дуусаагүй. Пит Нираг зодож дууссаны дараа түүнийг бэлгийн хүчирхийлэлд оруулсан. Мөн энэ халдлага Нирагийн хувьд бол эцсийн цэг нь болсон. Яг тэр мөчөд тэр хэрвээ одоо л зогтохгүй бол хитрхи оройтно гэдгийг ойлгосон. Энэ хүн сэтгцийн хувьд бүрэн эвдэрсэн бөгөөд эцэстээ хэн нэгнийг алах нь тодорхой болсон байсан. Тиймээс Нира зугтахаар шийдсэн. Нэг өдөр бүх эмэгтэйчүүд ажилдаа явсан, харин Пит шүршүүрт орж байх үед Нира боломжийг ашигласан. Тэр чатгаараа хідэн зүйлээ шүүрч аваад гэрээс зугтсан. Эцэст нь Вашингтон ДС-д ээжийнхээ гэрт иргэн ирж өөрт нь юу тохиолдсон бүхнийг гэр бүлийнхэндээ ярьсан. Мэдээж гэр бүлийнхэн нь түүнийг цагдаад хандахыг ятгсан. Гэхдээ Нира бол үүнийг хийж чадаагүй. Тэр Пирээс хитрхи их айж байсан бөгөөд тэр хүн бол аль хэдийн түүн рүү буу толгож байсан учраас дахиж эрсдэл хийхийг хүсээгүй байна. Гэсэн ч гэр бүлийнхэн нь Нираг эргэж ирсэнд маш их баяртай байсан. Тэд энэ харилцаа ингээд дуусаж тэр аимшигтай үеийг ардаа орхиод амьдралаа үргэлжлүүлж чадна гэж найдаж байсан. Гэхдээ Пит үүнийг зүгээр өнгөрөх хүн биш байсан. Тэр Нираг өөрийн өмч гэж үздэг байсан бөгөөд түүнийг явах эрхгүй гэж бодсон. Тиймээс Пит түүн рүү тасралтгүй залгаж, мессеж бичиж, дором руу буцаж ирэхийг нь гуйж эхэлсэн. Тэр өөрчлөгдөн, илүү сайн хандна, бүх зүйл өөр болно гэсэн худлаа амлалтууд өгч байсан. Гэхдээ Нира татгалзаар байхад Пирийн зан авир улам аюултай болж эхэлсэн. Тэр Нираг болон түүний гэр бүлийг гимтэн гэж занал хийлж эхэлсэн. Эцэст нь айдас, дарамт, сэтгэл зүйн манипуляшн үр дүнгээ өгсөн. Нира зугтснаасаа 2 сарын дараа маш айдастай, маш дургүйгээр дарам руу буцаж ирсэн. Харамсалтай нь энэ нь Нирагийн гэр бүлийнхэн түүнийг амьд байхад нь харсан хамгийн сүүлчийн удаа байсан. 2010 оны 12 сар гэхэд Нира бол энэ бүлгмийн гэрт буцаж ирсэн. Гэхдээ тэр очисон даруйдаа нэг зүйлийг анзаарсан. 4 настай Жейден хүү байхгүй болсон байсан. Нира доромд байхгүй байх хугацаанд Жейдний төлөө маш их санаа зовж байсан. Учир нь Вана хүүгээ хизээж хамгаалдаггүй байсан бөгөөд тэр гэрт Жейднийг хамгаалдаг цорын ганц хүн нь Нира өөрөө байсан. Тиймээс тэр Жейдентэй дахин уулзахыг маш их хүсэж байсан ч хүү алга болсон байсан. Хамгийн аимшигтай нь хаана байгааг нь хинч хэлээгүй. Вана түнд түүнийг төр зуур хүүхэд хардаг хүн дээр байгаа гэх мэт маш бүдэг бадаг тайлбар өгсөн ч энэ нь ямар ч утгагүй сонсогдож байсан. Яагаад гинэт хүн хардаг хүн дээр байх ёстой болцсон юм бэ? Гэхдээ удалгүй Нира Жейден алга болсон жинхэнэ аимшигтай шалтгааныг мэдсэн. Тэр шүн тэр бусад эмэгтэйчүүдийн яриаг санаандгүй сонссон. 4 настай Жейден хүүг Пит алдсан байсан байна.
Энэ бүхэн 10 дугаар сард Нира зугтсны дараахан удалгүй эхэлсэн. Нэг өдөр хүүхдүүд өрөөнд дотор гүйж тоглон зүгээр л хөвгөлдөж байсан. Тэр үед Лонда Джейднийг өөрийн хүүгийн өгзөг рүү алгатаж байхыг хараад шууд Пит рүү гүйж очиод юу болсноо хэлсэн байна. Гэтэл Джейд нь ердөө л 4 настай хүүхэд байсан. Тэд бүгд жоохон хүүхдүүд байсан учраас зүгээр л тоглож байсан. Джейд нь өөр хүүхдийн өгзөг рүү алгацсан нь ямар ч утга агуулаагүй энгийн хүүхдийн тоглоом байсан. Гэхдээ энэ гаж бүлгийн хүмүүс бодит ертөнцийн ойлголтоо бол аль хэдийн алдчихсан байсан. Лонда Пирэд болсон явдлыг хэлэхэд Пит бүрэн галзуурсан. Тэр хараал урсган наас цааш алхаж уурлаж орилж эхэлсэн. Пит 22 калибрийн гар бүү авчраад эмэгтэйчүүдэд тэр дундаа ванаад гараашнд лаптоп болон спикер бэлтгийг тушаасан байна. Дараа нь тэр Джейднийг гараж руу хүчээр оруулж шалан дээр суухыг шаардсан. Тэгээд 4 настай тэр жоохон хүүхдийг хибрүү хэл дээр Бурхны магтаалыг маш чанга дуугаар сонсохыг албадсан байна. Джейд нь газар сууж залбирал сонсож байх үед Пит харин вана хажууд нь харж зогсож байхад буугаа Джейдний толгой руу чиглүүлээд гохоо дарсан. Ингээд Джейдний амьдрал тэр дороо дууссан. Үүний дараа Пит Лавада болон Лонда нарт цусыг цэвэрлэж Джейдний цогцыг гэлгар утанд ороогоод чемодаанд хийж дээврийн өрөөнд нуухыг шаардсан. Гэхдээ энэ бүхний дараа ч аимшиг дуусаагүй. Гаражийг бүрэн цэвэрлэж Джейдний жижигхэн цогцос чемодаантайгаа дээврийн өрөөнд тавигдсны дараа Пит ванаг өрөөндөө орж өөртөө секс хийхийг тушаасан. Өөрийн хүүхдийг нь дөнгөж сая алсан хүнтэй вана унтах ёстой болсон байна. Мөн энэ үед вана бол яг юу бодож байсан талаар би бол үндэ хэлж мэдэхгүй байна. Тэр хүүгээ үхсэнд харамссан уу, ууралсан уу, эсвэл аль хэдийн айдас тарих угаалтунд мэдрэмжгүй болчихсон байсан уу гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй. Харин хэдхэн хоногийн дараа дээврийн өрөөнд байсан Джейдний цогцос ялзарч эхэлсэн. Удалгүй тэр жигтэй байшин даяар үхлийн үнэр тархсан байна. Ингээд байшин даяар үхлийн үнэр тархаж эхлэхэд Пит цогцыг зайлуулах цаг болсныг ойлгосон. Тиймээс тэр ванаг дагуулan Джейдний цогцыг машинд хийж хитгэн гудамжны цаана амьдардаг өөрийн ээжийн гэрлүүгээ явсан байна. Пирийн ээжийг Шилда гэдэг байсан бөгөөд тэд 4 настай Джейдний цогцыг түүний арын хашаанд булсан. Тэгэхгүй хүн яаж ингэж жоохон хүүхдэд хандаж чаддаг байна гэдэг бол үнэхээр бүр ойлгомжгүй. Тэгээд тэр тусмаа төрсөн их нь өөрийнхөө хүүхдийн цогцыг булчлахад оролцсон гэдэг бол хүний санаанд төсөөлөмгүй аимшигтай. Гэхдээ энэ нь бол тэр эмэгтэйчүүд ямар хэмжээнд тарих угаалтад орсныг маш тод харуулдаг. Мөн энэ явдал бол Пирэд нэг зүйлийг бүрэн ойлгуулсан. Тэр эмэгтэйчүүд түүнийг юу ч хийсэн орхихгүй байсан. Тэр бүр хүүхдийг нь алсан ч тэд хажууд нь үлдсээр байсан. Мөн энэ бүхний дараа түүх дахин Нира руу эргэж ирдэг. Нэг шөнө Нира бусад эмэгтэйчүүдийн Джейдний алгын талаар ярьж байхыг санаандгүй сонсдог. Тэр үнэхээр сүрч бас айдас авцсан. Учир нь энэ мөчөд бол Пит хүн алж чаддаг гэдэг нь түүнд бүрэн батлагдсан. Мөн тэр хэрв одоо л тэр гэрээс гарахгүй бол дараагийн хүн нь өөрөө болно гэдгийг ойлгосон. Тиймээс боломж гарч ирсэн даруйд Нира зугтсан байна. Тэр үед Нира хөл нүцгэн зөвхөн унтахын хувцастай байсан ч урд хаалгаар гүйн гарч хөр шайл руу очиод хаалгыг нь балбан цагдаа дуутахын тулд утсыг нь ашиглахыг гуйсан. Гэхдээ харамсалтай нь Пит Нира гэрээс зугтсныг маш хурдан мэдээд хэрвээ Нира энэ удаа дахин зугтаж чадвал цагдаа руу очиж бүх зүйл дуусна гэдгийг ойлгосон. Тиймээс Пит хоёр эмэгтэйг араас нь явуулж Нира хөршийн гэрээс чирч авчрахыг тушаасан. Тэр хөрш эмэгтэй хоёр эмэгтэй Нираг орилж эсэргүүцэж байхад нь хүчээр чирж буцаан гэрлүү оруулж байгааг нүдэрээ харсан мөртлөө юу ч хийгээгүй. Мэдээж ийм аимшигтай нөхцөл байдалд шууд оролцохоос айж болох ч тэр бүр цагдаач дуудаагүй. Хожим нь хөршөөс нь яагаад юу ч хийгээгүй талаар асуухад Нираг сэтгцийн өвчтөй хүн гэж бодсон учраас цагдаа дуудах шаардлагагүй гэж үздсэн хэмээн хэлсэн. Энэ эмэгтэй хэлсэн зүйл шал худлаа зүгээр л өөрийгөө өмгөөлөх гэж тэгж хэлж байгаа байхгүй юу? Харин Нира гэрт буцаж орж ирсний дараа жинхэнэ тамлал эхэлсэн. Эхлээд түүнийг маш харгасаар зодсон бөгөөд тэрийг хэсэг хугацаанд ухаан алдсан. Дараа нь Пит болон бусад 4 эмэгтэй нийлж Нира амьд үлдэх ёстой юу эсвэл үхэх ёстой юу гэдэг дээр санал хураалт хийсэн. Мөн хамгийн аимшигтай нь бүгдээрээ Нира үхэх ёстой гэж санал өгсөн. Тэд эхлээд утасны кабелаар түүнийг боомлж алахыг оролцсон ч бүтлгүүцэн Нира дахин ухаан орж байсан учраас Пит өөр нэг шийдвэр гаргасан. Тэр Пираг яг Джейдний үхсэн аргаар алахаар болсон байна. Тэд Нираг чирнэ дээдлийн давхрын унтлагын өрөөр рүү аваачсан. Пит дахин лаптоп болон спикер авчрахыг тушааж хибрүү хэл дээрх
Бурхны залбирлыг чанга дуугаар тавьсан. Гэхдээ энэ удаа Пит бол бууга өөрөө бариагүй тэр Жейднийг алхахад ашигласан 22 калибрийн бууга Ванад өгч Нирагийн толгой руу чиглүүлээд гохоод арахыг тушаасан. Харин Жейднээс ялгаатай Нира яг юу болох гэж байгааг бүрэн ойлгож байсан. Тэр уйлж, орилж өөрийг нь битгий ялаач гэж гуйж эхэлсэн. Тэр үнэхээр амьд үлдхийг гуйж байсан. Гэхдээ мэдээж Пирэд бол энэ ямар ч хамаагүй байсан. Түүний хувьд хамгийн чухал зүйл нь бол өөрийгөө хамгаалах мөн тэр гаж урсгалаа амьд байлгах явдал байсан. Тиймээс тэр Ванад дуусах гэж тушаасан. Ванаач гохоод арсан. Ингээд Нирагийн амьдрал төгссөн. Үүний дараа Нирагийн цогцыг гялгар уутанд ороож эцэст нь Пирийн ээжийн арын хашаанд Жейдний булшнаас хитгэн алхмын зайд булсан. Пирийн ээж нь ийм аимшигын мангас учраас яг Пит ч гэсэн яг л ийм аимшигын мангас болсон байгаа аахгүй юу? Хүүн хүмүүс алаад цогцос авчирж яхад энэ гэрийн гадаа бул гэд хамтаа булсаж байгаа хүн бол өөрөө мангас. Харин хэдэн 7 хоногийн дараа Вашингтон ДС-д байсан Нирагийн гэр бүлийнхэн санаа зовж эхэлсэн. Учир нь тэд Нирагаас огт сураг сонсоогүй. Энэ нь Нирагийн хувьд бол маш юр бусын зүйл байсан. Тэр бол үргэлж гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байсан ч одоо тэр хинрүүч салахгүй бас ямар ч мессежэнд хариу өгөхгүй байсан. Нэг өдөр Нирагийн ах эгч дүүсийнх нь нэг Питтэй холбогдоод юу болоод байгаа юм бэ? Нира хаана байгаа? Тэр бидний ерөөсөө дуудлаганд хариу өгөхгүй байна. Бид нэр түүнээс огт сураг сонсоогүй зөндөө удлаа гэж асуухад Пит тэдэнд Нира зүгээр байгаа. Маш олон цагаар ажиллаж байгаа болохоор залгах зав гараагүй байх гэж хэлсэн. Гэхдээ тэр дуудлагын дараахан Нирагийн гэр бүлийнхэн гинэт Нирагаас ирсэн гих мессежүүд хүлээн авч эхэлсэн. Гэхдээ тэд тэр дороо сэжиглэж эхэлсэн. Учир нь тэр мессежүүд бол огт Нира шиг сонсогдоогүй. Түүний ээж хэлэхдээ Нира мессеж бүрийхээ төгсгөлд үргэлж хайртай шүү гэж бичдэг байсан. Харин энэ удаа мессеж бичиж байсан хүн тгээгүй. Тиймээс тэр гэр бүлийнхэн нь энэ Нира биш гэдгийг шууд ойлгосон. Ингээд 2011 оны 2 сард тэд цагдаад хандаж Нираг албан ёсоор сургаггүй алга болсон гэж мэдэгдсэн. Мэдээж цагдаа нар хамгийн түрүүнд энэ гаж урсгалын байшин шалгасан. Учир нь Нира бол хамгийн сүүлд тэнд байсан нь мэдэгдэжсэн. Гэхдээ Пит бол мэдээж юу ч мэдгүй хүн шиг жүжиглдэг. Тэр цагдаа нарт Нира бит хоёр хэдэн 7 хоногийн өмнө салсан. Мөнгөний асуудлаас болж маргалдаж байсан. Харилцаа бүтэхгүй байсан учраас Нира цүнхээ баглаад явсан. Би түүнийг Вашингтон ДС рүү гэрлүүгээ буцсан байх гэж бодсон гэж хэлсэн. Гэхдээ Нирагийн гэр бүлийнхэн энэ тайлбар худлаа гэдгийг мэдж байсан. Хэрэг үнэхээр салсан бол Нира шууд гэртээ буцаж ирэх байсан. Тэр гэр бүлийнхэнтэйгээ маш дотн байсан бөгөөд Тит бол түүний түшиг тулгуур нь байсан. Тиймээс Пирийн тайлбар ямар ч утгагүй сонсогдож байсан. Гэхдээ тухайн үед цагдаа нарт хийх зүйл бараг байгаагүй. Нира насанд хүрсэн эмэгтэй байсан бөгөөд түүнийг гэмт хэрэгт өртсөн гих шууд нотлохоо байгаагүй учраас тэдний гар нь бараг л хүлээстэй байсан. Гэхдээ зар удалгүй нэг хүн гарч ирж энэ хэргийг бүхэлд нь задлах болсон. Түүний хамгийн залуу эхнэр болох Зина нь бас зугтаж чадсан байна. Жейден болон Нира хоёрын алхахын дараа тэр өөрийнхөө амьдралаас үнэхээр айж эхэлсэн. Тэр үед Зина Пирийн хүүхдийг тээж байсан бөгөөд энэ нь түүний Пирээс тээсэн анхны хүүхэд болох байсан. Тиймээс тэр өөрийгөө болон хэвлийдэх хүүхдээ тэр гэрээс гарах ёстой гэж шийдсэн. Ингээд зугтсан даруйда Зина цагдаагийн хэлц рүү гүйж очиод өөрийгөө нэг гаж бүлгийн гишүүн байсан. Тэр гаж бүлгийнх нь удирдагч нь маш аимшигтай хүчирхийлэлтэй хүн бөгөөд 2 хүнийг алсан гэж ярьж эхэлсэн байна. Тэр гаж бүлгийн удирдагчийн нэр болон байшингийн хаягийг хэлэхэд цагдаа нар шууд ойлгосон. Энэ бол Нирагийн сураггүй алга болсон хэрэгтэй холбоотой яг тэр хаяг, яг тэр хүн байсан. Гэхдээ Зина цогцуудыг Пирийн ээжийн арын хашаанд булсан гэдгийг мдээгүй байсан. Тэр Жейдний цогцыг анх дээврийн өрөөнд хадгалж байсан болохоор Нира болон Жейден хоёрын цогцос одоо ч дээврийн өрөөнд байгаа гэж бодож байсан. Тиймээс тэр цагдаа нарт дээврийн өрөөнд 4 настай хүү болон Нира гэдэг эмэгтэйн 2 цогцос байгаа гэж хэлсэн. Ингээд цагдаа нар ямар нэгэн шүүхийн бичиггүйгээр эхлээд тэр байшинд очиж асуулт асууж боломж гарвал дотгошоо орж шалгахаар шийдсэн. Тэд байшинд очиж хаалгыг тогшоход Вана хайлга тайлсан байна. Цагдаа нар түүнд энд амьдарч байсан зарим хүмүүс сургаггүй болсон гэсэн мэдээлэл байна. Бид нэр дотгошоо орж жоохон шалгаж болох уу гэж асуухад гайхалтай нь Вана зөвшөөрсөн байна. Уг нь бол ямар нэгэн шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдаа нар байшинд орж search хийх эрх
мэдгүй байдаг. Гэхдээ тэр байшингийн болон гэр бүлд байгаа хүнэн зөвшөөрвөл тэд орж хайлт хийх эрхтэй болдог. Цагдаа нар ороход байшингийн зочны өрөөнд Вана, Лонда, Лавара 3 бүх хүүхдүүдийн хамт сууж байсан бөгөөд Пит тэнд байгаагүй. Цагдаа нар байшинг тойрч харсан ч эхэндээ бол ямар нэгэн шууд нотлох зүйл олоогүй. Тэд дээврийн өрөөрөө хүртэл орж үзсэн ч ямар ч цогцос, тэмцэл болсон шинж тэмдэг олдоогүй байна. Гэхдээ тэд нэг маш сэжигтэй зүйлийг анзаарсан. CPS буюу хүүхэд хамгаалах төвийн бүртгэлээр тэр гэрт 9 хүүхэд амьдардаг байх ёстой байсан ч цагдаа нар ердөөл 8 хүүхэд тоолж байсан. Жейд нь бол тэр дунд байгаагүй. Тэд Ванагаас Жейд нь хаана байгаа талаар асуухад тэр хүүхэд асарч хамгаалдаг хүн дээр байгаа гэж хэлээд тэр хүүхэд асарч хамгаалдаг хүний хуурамч нэр хүртэл зохиосон. Энэ үед цагдаа нар тэдний худлаа ярьж байна. Мөн Жейд нь болон Нира хоёрын алга болсонд холбоотой гэдэгт бараг итгэлтэй болсон. Гэхдээ эхний шатны шалгалтаар тэд ямар ч шууд нотлогоо олоогүй учраас явхаас өөр аргагүй болсон. Харин дараа нь цагдаа нар хөвшүүтэй ярилцаж эхэлсэн бөгөөд тэдний ярьсан хүмүүсийн нэг нь Нира тэр аимшигтай шүн тусламж гуйн очсон хөрш эмэгтэй байсан. Тэр хөрш цагдаа нарт тэр шүн болсон бүхнийг ярьсан. Танихгүй нэг эмэгтэй хаалган дээр нь гүйж ирээд уцаа ашиглуулж тус болооч би тусламж гуйх хэрэгтэй байна, би зүхтах ёстой, тэд нар намайг алах гэж байна гэж ойрлж байсан. Хөршин тэр эмэгтэй нэрийг мэдгүй байсан ч цагдаа нар бол тэр хүн Нира байсан гэдэгт бараг итгэлтэй болсон байсан. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн. Цагдаа нар асуулт асууж эхэлснийг Пит мэдээд сандарч эхэлсэн байна. Тэр бүх зүйл илэрх гэж байна гэж бодоод айж зүхтах хэрэгтэй гэж шийдсэн. Цагдаа нар анх ирснээс хэдхэн хоногийн дараа Пит, Лонда, Лавара, Вана болон үлдсэн 8 хүүхэд бүгд юмаа баглаад Колорадо Спрингс руу явсан. Тэд Ванагийн гэр бүлийнхэн амьдардаг байшин руу очисон бөгөөд Ванагийн эмээгийн гэрт очиж нийт 12 хүн нэг байшинд амьдарч эхэлсэн гэсэн үг. Цагдаа нар удалгүй тэд зүхтсан гэдгийг ойлгосон. Учир нь дахин асуулт асуухаар очиход байшин хоосон болсон байсан. Ингээд улс даяараа эрен сурвалжлах ажиллагаа эхэлсэн. Энэ хооронд цагдаа нар гаж урсгалын байшинг нэгжиж энэ удаа маш олон нотлох баримтыг олсон. Тэд бууны сумны нүхнүүд олсон бөгөөд нэг сум угаалгын өрөөний ханыг нэвтэлж сум нь хананд гацсан хിവэрэ байсан. Мөн байшингийн олон хэсгээс цусны уулмөр олдсон бөгөөд хожим нь тэр Нирагийнх болох нь тогтоогдсон байна. Тэд бас Нирагийн тэмдэглэлийн дэвтрийг олсон. Тэр дэвтэрт энэ гаж бүлэгт амьдарч байхдаа туулсан хүчирхийлэл болон тентхийн амьдрал ямар байсан талаар бичсэн байсан бөгөөд уншихад бол маш харанхуй аимшигтай дүр зураг гарч ирсэн. Мөн тэд Жейдний Baby Book буюу төрхтөн нэмлэг дээр хийдэг шин төрсөн үеийн зураг, жижигхэн хөлийн мөр зэрэгтэй дурсгалын номыг хогийн савнаас олсон. Ингээд цагдаа нар олон хүчтэй нотлох баримт олсон ч хамгийн хэрэгтэй зүйл нь цогцсууд байсан. Тэд Жейден болон Нира хоёр сураггүй алга болоогүй, харин нас барсан гэдэгт бүрэн итгэлтэй болсон. Ингээд сарын дараа буюу 2011 оны 6 дугаар сард тэд удаан хүлээсэн дуудлага хүлээн авсан. Тэдний хотын нэг байшин түрээсэлж байсан хүн арын хашаанаас нь эвгүй үнэр үнэртэж эхэлсэн тул сантехникч дуудсан байна. Сантехникч газар ухаж эхлэхэд гялгар ууданд ороосон цогцос олж шууд цагдаа дуудсан байна. Тэр бол Нирагийн цогцос байсан. Дараа нь жаахан нэмж ухсны эцэс Жейдний цогцыг ч мөн олсон байна. Хожим тодорхой болоход сантехникч очсон тэр байшин нь Пирийн ээж Шилдагийн байшин байсан. Гэхдээ түүний гэр бүл саяхан тэндээс нүүсэн байсан бөгөөд шинэ орсон суугчид арын хашаанаас аимшигтай үнэртэй сантехникч дуудсан нь энэ байсан байна. Энэ мөчөөс эхлэн Жейден болон Нира хоёрыг гаж бүлгийнхэн алсан гэдэгт ямар ч хэргэлзээ үлдээгүй. Одоо цагдаа нар тэднийг хурдан барьж энэ аюултай хүмүүсийг гудамжнаас холдуулах хэрэгтэй болсон. Азар удалгүй мэдээлэл ирсэн Ванагийн өөрийнх нь нэмээр цагдаа руу залгаад та нарын хайж байгаа хүмүүс бүгдээрээ миний гэрт амьдарч байгаа гэж мэдээлсэн. Ингээд 2011 оны 6 сард Пир, Вана, Лавара болон Лонда нарыг баривчилсан. Тэд бүгд Жейден болон Нира нарын алгад буруутгагдсан бөгөөд прокурорууд цаазын ял нэхэмжлэхээр шийдсэн байна. Гэхдээ үхлийн ял авах аюул тулгарсан ч эмэгтэйчүүд бол Пирэд бүрэн үнэн чивээрээ байсан. Байцаалтын үеэр тэд бараг юу ч яриаггүй. Тэд Пирийг ямар ч нөхцөлд барьж өгөхгүй байсан. Харин хамгийн түрүүнд
Пит өөрөө үннийг хэлж эхэлсэн. Учир нь тэрээр шүүхээр орж цаазын ял авах эрсдлээс айсан. Тэр зөвхөн өөрийгөө л бодож байсан. Тиймээс Пит, Жейден болон Нира хоёрыг алснаа хүлээн зөвшөөрсөн ч эмэгтэйчүүдийг ч бас хамт өөртөөгөө унгасан. Эцэст нь Пит 2 удаагийн 1-р зэргийн хүн амны хэрэгт бурууга хүлээж дараалан идэх 2 удаагийн бүх насаараа хорих ял авсан. Бана харин өөрийн хүүгийн алгыг нуун дарагдуулахад оролцсон болон Нирагийн алгад оролцсон хэрэгтээ 30 жилийн ял авсан. Лонда 2-р зэргийн хүн амны хэрэг, хүн хулгайлах болон хүн амны хэрэг үйлдэхээр хувилсан хэрэгт бурууга хүлээж 23-аас 30 жилийн хорих ял авсан. Лавара 2 аллагын дараа гэмт хэрэг тусалсан хэрэгээр 24 жилийн ял авсан. Пирийн ээж Шилда болон түүний эх Шила нар анх энэ гэмт хэрэг тусалсан гэдэг хэрэгээр яллагдсан ч тэдгээр хэрэгүүд нь сүүлдээ хэрэгсэхгүй болсон байна. Харин Пирийн ах Леонард гэмт хэргийн дараа тусалсан гэдгээ хүлээн зөвшөөрч 5-аас 7 жилийн хорих ял авсан. Энэ Леонард гэдэг хүний талаар бол нэг мэдээлэл байгаагүй, гэхдээ магадгүй Пирийн ээжийн гэр цогцсуудыг нуухад тусалсан эсвэл тэнд булсан байж магадгүй. Яг энэ хүн дээр бол яг яаж тусалсан мэдээлэл бол маш бага байсан. Энэ бүхний дараа жинхэнэ харамсал илэрхийлсэн цорын ганц хүн нь бол Донда байсан. Тэр шүүхтэр гэр бүлүүдэд хандан нулимстайгаар уучлал гуйж өөрийн оролцоонд харамсаж байгаагаа хэлсэн. Донда Нирагийн талаар ярихдаа тэр миний хүүхдүүдийг өөрийн хүүхдүүд шиг хайрладаг байсан гэж хэлсэн. Энэ үг бол үнэхээр зүрх өвтгмөр. Учир нь энэ нь Нира бол ямар хайр халамжтай сайн хүн байсныг харуулж байсан. Тэр энэ гэрийн бүх хүүхдүүдийг өөрийн мэт хайрлаж байсан. Жейдний төрсөн ээж нь хүртэл түүнийг Нира шиг хайрлаж хамгаалж чадаагүй. Тэд амьдралдаа ийм сайн хүнийг оруулж ирчээд эцэст нь түүнийг юу ч биш юм шиг алаад хайчихсан. Амьд үлдсэн 8 хүүхэд эцэст нь асрамжийн системд орсон бөгөөд тэд одоо илүү аюулгүй, илүү сайн орчинд байгаа гэж үнэхээр найдахаас өөр аргагүй. Энэ системд орсон хүүхдүүд бол зарим нь бол үнэндээ бас үнэхээр харамстай амьдралаар ч амьдардаг, бас зарим нь бол гайгүй амьдралаар амьдардаг ч байгаа. Энэ хэрэг бол нэг тийм амар хуучин хэрэг биш, 2010 оны хэрэг. Гэхдээ одоо яг энэтэй төстөө энээс ч амар гаж урсгалын бүлгүүд одоо хүртэл бидний дунд ингээд чимээгүй нуугдаж байж идэг. Тэгээд дандаа ийм гаж урсгалын ийм бүлгэмүүд бол угаасаа дандаа хамгийн сул дорой хүмүүсийг онилж өөрсдийнхөө хохирогчд болгодог нь үнэхээр харамсалтай. Одоо энэ хэрэг дээр чинь надад бас нэг гайхаад байгаа юм нь ингээд Нира ингээд зүхтаж явсан мөртлөө буцаад ирцэн гэхээр одоо энэ хүн өөрөө жоохон тэнэгдүү байсан уу? Эсвэл одоо үнэхэрийн тийм амар дарамт шахалтанд орсон уу гэдэг бол үргэлж ингээд миний толгойд яагаад гэдэг асуултыг үлдээдэг. Та нарт ч гэсэн ингээд зүхтчаад яагаад очив гэдэг бохимдол төрнө гэдэгт бол би итгэлтэй байна. Ингээд та нар минь энэ хэргийн талаар сэтгэлдээ комент хэсгээр бичиж үлдээгээрэй. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонсон хөөрхөн та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай.